Хиний дөрөвнөөс жиж өндийснөө хиний очноос өсөрч тасарснаа хөдөөжгүй март шаа хибингүгэ тэнгүүд алцуутан гүлэг тэнгүүд асны явтаа өнөр тэнгүүд удамахан гэдэж тэнгүүд шаа түшиж яваа сүүлийн үргэм нь сүнсэн бие минь болог шаа шаа мөрмөшгч ог үзэж авдаг мөхс таран шиншээр ул шагааж гмийг тоолж явдаг угаагүй дараа шиншээр чи Тэнгэрийн үйлийг тасалж яаж зүрхлэв? Тэнгэрийн үйлээр дулдуйдаж хүний ялхогтод ухаан самууруулах өв сэдвүүлж өөрийн иргэшээлдэн оруулаад хормоо доогуур нь шургачсан түмэн ялыг чинь хэлэлцэх гэж төрийн цагдаа дагуулж ирлээ. Энэний хүний бишрэл айдсаар далим хийж өвсний сүлөөр хооллогч намрын царцаа мэт хошуу нутгаар хэрэн хэсч нүгэл үлдснийн би бат нот болгов. Таминэ. Онгод тэнгэрийн үйл хийгч хүнийг хил сэрэгт гүтгэж яваа юм шүүз. Бурхан ном лус савдгийг үнэн худал хэмээн дэнсэлдэг нь би бишээ. Тэнгэрийн нэр барьсан энэ этгээдийн бүх нүгэл хилэнцгийг би атгсан сэжүүр нотолсон баримтаан түшиж мөшгөж өнөө энд ирлээ. Хэрвзээ эсэргүүцэн эргэлзэж заалдан заргалт хаваас хошуу тамган дээр дагаад очоорой. Чамд энэ мөрөөрөө буцах заяа тавилан алга. Одын шагаан чинээ шаргалан нүдийг чинь сохолж хамаг бие чинь үзүүрт зэвний эдлэн болно. Үйлийн үрчин чамаар хоол. За сонсоо биз. Хараалж ятах нь үнэн болвоос өчүүхэн намайг хэрхэн дэнсэлхэ онгос ахиус лус савдаг тунгааж байгаа биз. Харин энэ хүний амьдын нүгэл хилэнцгийг мөшгөд өнөө би энд байгаа тул дөнгөлөх хэсгийн би шийдэе. Энийг барьж хүл. Бат! Онг тэнгэрийн үйлийг тэрслэгч сонс. Дээд тэнгэрт хүчийн галан. Доод газарт үрийн цолмон зэрэгцэн галалзах цагт чиний амьд явах хоногийн тоо дуусч сүрчийн шараач хиймдэ. Аваад юу?
Хажидын аав ирж хурим нарийн цаг төглөөгöd битүү хатуу юм хэлж ил явлаа. Аргаа бараал тэгж яваа үз. Насан туршсан охиныхоо нэр сүрийг эцэг хүн бодлого үү. Би ч гэсэн хүүгээ айлд хоног төөрүүлж явдаг золбой амтан байлгамааргүй. Нэг л их засаг төр ярьж их стейцийн учрыг олдог хүн. Гэхдээ тийм л юм бол хүүдэ барих ганц гэрэмод үрээд ирэх чи яасан юм? Бас л нэг юм ирж гин. Унсан мөр онгосон дээлэр нь бол олигтой юм амлахааргүй хүн шиг. Үр хүүхдээ бодож үн хүлсээ хэлээрээ дээ. Хамар байна уу? Мэндэ цаа сайн явна уу? Мэндэ. Би Дамдин гэдэг хүнийг зарч явна. Гэртээ би. Би. Таар. Миний тухай хаанаас хинээс дуулав? Өөрөө тань тухай би яаж мэдэх вэ? Ихэс ноёдууд л хоорондоо ганц нэг ярилцаж байгааг нь сонссон төдий. Тэгээд юу гэж ярих юм бэ тэр их стэйц чинь? Шарсан мах андадгүй шар зурхаач л гэж таныг магтцгаах юм лээ. 7 хошуу дамнаж адуу малаан яндаан гиснийг минь бодож тус болооч таах юм. Нанцтай. Нанцад гэсэн баха. Тийм ээ, нанцад. Ямар хэрэг гэдгийг хэлэхгүй байж. Долоон хошуу дамнаж. Морь малаа эцэгээ чэ гэж гуйж байгаа мэт дээ. За дүүмэн. Зуны сар 6 биш. Хийх ажил чихвээ. Хөө тэгээд хэргийн уучраа хэлэхгүй байж дагаад яваач. Чи ер нь намайг жаахан басамжлаад дорд үзээд байна да. Эсвэл чамайг зарсан хүмүүс чинь ингэрэ гэж заагаа юу? Хэрвээ тийм бол тэр хүмүүс чинь намайг сайн мэддэггүй юм байна. Би хаашаа ч явахгүй. Түшээдхан аймгийн Элдэн засгийн хошууны ноён. Юндан доржийн зараалаар явна. Сая намрын дунд сарын ихээр
ноёны угсаа залгах залуу аг амиа игүүдгсэн хэцүү явдал болоод байна. Ноён хүүгээ бусдын гарт хорлогдсон гэж сэжгэлсэн бол л да. Тэгээд таныг залж ирэх гэж намайг явуулсан аа нэ. Намайг явуулсан хүн Монгол ёсоор энийг барьж гардуулаарай гэсэн. Та холоос яваа хүн. Унаж яваач нь ягтаа тулж морь малаа тэнхэртэл хэд хоног амар. Гайгүй дээ. Морь мал яах вэ? Замын айлуудаар орхисон хэд одоо тэнхэрсэн байх учиртай. Таны гутал араараа ханзарсан харагдсан. Би янзалж амжихгүй. Хүний газар гутлаа анзаарч яваарэ та. Чи юундэн дөрж ноёны албат уу? Тийм ээ, адууч нь. Ноёны агийг хэн гэдэг байсан? Ханга. Нэршгээг сайхан залуу байсан та. Хангаа хэдэн настай хүн байсан? Чи ойр байсан уу? Бид ч багаас нэг ойр байсан л да. Нас нь одоо за нэг 25 жилийн л орж исэн баг. Аг ер нь хаанаас ямар байдалтай олдсон юм? Манай нутагт нэг дархан уул гэж айхтар хайрхан байдаг юм. Тэндээс л модноос дүүжлэгдсэн байхыг нь анх сүрэн гэдэг анчин олж хил дуулгасан. Сүрэн. Гомодноос дүүжлээстэй байсныг санаж байхыг бодоход чи тэнд очичээ дээ. Очихоор барах. Дүүжлээтэй хүрийг модноос буулгалцсан юм. Тэр хөөж хавгансан гар хөл үнэр танар өч шавж гэж. Одоо оч гарнаас үнэртэх шиг. Намрын дунд сарын ихэр гэхэр чин чамгүй олоон өнгөрч гэж. Агийг хаан ямар байдалтай оршоосон бэ? Агийг оршоогоогүй. Дүүжлээтэй байсан модноос нь холгүйхэн сэрүүн агууд цахилдаг тучаатай байх. Тэгэхээр анханасаа агийн өхөл сэжигтэй байсан болохоор оршоолгүй. Ноён зарлиг болгож чамайг мордуулж идэ. Хатантай л ярилцсан баг. Би ч маргааш нь танаараа хөдөлсөн. Тэглгүй дээ. Цаг усаар үрээ алдсан их хүн ямар л олиг байв гэж хатан ижийнх л шаналж заваа байлгүй. Харин ч их явдалтай. Манай ноёны одоогийн хатан бол шинээр буулгаж авсан баг хатан. Харин агийн төрсөн их нь бол хэдэн жилийн өмнө өөд болчихсон юм. Зөв. Аавлаа ишээ өргөд боочих та. Заах тэгэл. Бэнтэха. Би түрүүнээс хойш танаас нэг юм асууя гээл ам захтнаад яваад байлаа. Тэр хөдөө яваа хоёр хүн нэг нь буруу байвал ямар хэрэг вэ? Бич бурхан намаас хол хүн л дээ. Ихтэй танаа хоймор залуутай байсан тэр айхтар хохмоо толгойтой бурхан. Би л өмнө үзээгүй мөлий. Тэр үү? Тэр дүртэг дав гэдэг хос мурхад. Урд төрөлдөө айхтар хоёр хулгайч байгаад
Бурхан багшид гисгээгдэж. Гэмшигтээ махан бие өртөлгөрсөн гэдгийг. Тэр цагаас хойш хулгай зэлгийг сэргийлэн хамгаалагч, тамийн үд сахигч догшин бурхад болсон гэдэг домогтой юм. Нанста танай нутагт явсан данжаад хэдхэн хоногийн өмнө сургаггүй алга болсон гэж би дуулсан. Тийм гэсэн. Сүүлд энэ хаваар явж байгааг нь хүмүүс гэрчилдэг юм гинлээ. Тэгэл ор сургаггүй болсон юм гинлээ. Бодвол зэрлэг чон нохоон хоол болсон болоо та. Чи хойр байсан хүн аг хэрвээ амиа хорлсон бол чухам юунаас болоо бол агд амиа хорлох шалтгаан байхгүй. Хүүгээ алдсан эцэг хүний үг ашиг бол яриад хэрэггүй биз. Хэлээд юу гүдээ ах минь. Угсаа залгах ганц хүн шүү дээ. За тэгэхэд тулсан шахуу хэрэг болохоор таны өвөр чамгүй хүндэрнэ гэдгийг л би мэдчихв. Ор залгахыг өрнөх танчаад мөргөө ирээд мөлжөөргөө идчихнэ гэж байхгүй дээ. Ямар салхи биш. Нанста Хай! Аваны финландия. Олцны финландия. Зорсон үлс минь. Завлангүй бүтгүүлдэг. Манай Элдэн засгийн хошууны хөлийн дээс. Сайхан хангай юм аа. Сайхан.
Одоо манай ноёны өргөө эндээс холгүй. Ердөө хагас өдөрчийн газар яваад л хүрнэ. Нанста. Агийн хүрийг олсон газар эндээс хол уу? Ердөө бид хоёрын явах замд л да. Миний зорьсон хэрэгт цаг мөч бүхэн үнэтэй. Агийн хүрийг илжирч муудахаас өмнө улмөргөө хайсгийг үзэгдэх. Хөдөлгөө. Заатгий. Дотор нь юу ч оршиж мэдхэргүй юм сайхан хайрхана. Эд. Өнөгч чон баага бүгд л бий. Хуучин цагт бүр барс хүртэл үзэгддэг байсан л гэлцдэг. Тэр барс чинь хоёр хөлтэй болоос магадгүй юм ах. Чөө. Тамдаггүй. Явж чадахгүй. Эндээ хүлээж өгье. Тэр хөгш нарсуу. Тий. Би ч мөр мөшгөх биш. Таавар таахал хэрэг гарлаа да. Ингээд та нар хүүрийг булгахдаа морьтой орцсон уу? Тэгс. Хэдэн морьтон байсан? Ноён гөрөөчин сүрэн би манай том хүү дөрвөл байсан. Тонтаагүй юм болж. Чи эндээ байж бай. Би удаж магадгүй шүү. За.
Нанста. Агийн хүүр байгаа агуу эндээс холгүй гэсэн байхаа. Тийм ээ. Эндээс ойрох. За тэгвэл нам хүргээд. Та намайг аймхан хүн гэж бодож байгаа. За яалаа гэж. Би чамайг чон чацгалдуулах зоригтой ир байсан ч тэр мод руу тас загнаад бүр ойртуулахчгүй байсан. Яри. Агийн хойдохыг уншуулхад энэ дархан ууланда хар чонын дүрээр заларчаа гэж лам альцсан гэсэн. Агийг өнгөрсний дараахан энд нэг хар дээлтэй аяны хөрнийг унсан хүн модны ард руу оронгуудаа чонолоо тавьчихсан. Уршуулаг болох аргагүй юм шиг. Ингээд үү? Таны бие ларшиж байна. Сархтаа л жаахан багсчихвал та түшээ тань руу хизээ мордох гэж байна та. Нөгөө хүнтэй уулзчихад агийнхаа оршуулах ажлыг яаралтай гүйцэтгэжгээд явна гэд хардсанаад байна. Таныг ямар хэрэгээр ийм яруу санд руу дуудуулав? Та тангаав.
Энэ манай ноёны хот. Бид энэ төрхөөс өмнө танд санаалах ганц нэг зүйл байна. Ноён таны хөлсийг өөрөө төлөх учиртай юм шүү. Харин танаад орхисон алтны тухайд гэвэл тэрнийг өөр хүн өгсөн юм. Ноён энийг огт мэдэггүй. Тэр хүн танд өөрөө хэлэх баг. Газар дөхөх тусам хачи юм ярьдаг хүн юм а чи. Та нар ер нь надаар хичнээн таавар таалах гэсэн улс вэ? Та ноён өөрөө төрүүлж ам нэхээс нааш огт үг тухарч болохгүй шүү. Агийн хөлтэй холбоотой ирж байгаа гэж манай ноёны хотноос цөөхөн мэдэж байгаа. Манай нутаг хосныхан бол бүр гадарлахч. Та энийг болгоно үстэй. Та манай ноёны хотны домоогонд ирж байгаа холын садны хүн шүү. За, зүйлийг эргүүлээд боочих уу та. Яасан хөөрхөн хүүхдүүд вэ? Яасан хөөрхөн хүүхдүүд вэ? Томны өдөөс Хийж болдгүй юм нөхөж. Та ичдэгч. Гүч. Аян замдаа сайн явцгааж ирвөө. Сайн явж ирлээ. Үхэ. Тэр харагдаж байгаа манай гэр бууж аян замын алчаалаа тайлаарай. Хаа дэшэ морил. Найд. Айрагч гэж яста айраг юм да. Ача. Энд байхдаа би танахаар хонголох болох нэ дээ. Тэгж байна ах. Чи бит хоёр ч одоо садангийн хамаатай болж байгаа шиг. Гэхдээ та миний ирсэн жинхэнэ учрыг мэдэж байгаа бах тийм үү? Газар дээрх ганц хүүгээ алдсан аянд тулсан үнэнтэй эвлэрэх хэцүү. Одоогийн байдал нь бол хар дарсан зүйт шиг л байгаа болов. Чиний ирсэн учрыг би мэдлгүй дээ. Та агийг их сайн мэдэх байх та. Төрсөн үрээсээ ялгалгүй. Хорон ангираа үлгүүлж өөртөө хийж хүн болгосон даа хөрхий. Даанч хайрах. Би энтхийн бүх хүнээс элдв юм шалгааж
Хэргийн учрыг тайлах ёстой. Тэглээгээд мөн хүмүүс босоод ирэхгүй шүү дээ. Өршөөрөөч минь. Та хамгийн сүүлд ахтай хизээ уулзсан ба. Доншуур данжаад ирээд явдаг орой юм уу та? Та тэр өдөр жохом юу болсныг надад ярьж өгөөч. Аг данжаад хоёр уулзсан уу? Агхүү. Энэ сам юулахад туслаад хаа. Та манахаар орооч. Үдэш гэрт байхад аг шуугуулж орж ирээд багхан аяны хийц төхөрч аваад яаруу гарсан. Залуу хүн ан авд мөрдсөн болов уу? Үгүй бах. Сэтгэл нэлээд догтолсон. Санд руу харагдсан та. Намрын дунд сарын 7-ны орой юмдаг. Миний хөө яасан их твдүү байх юм бэ? Харанхуй шөнө болсон хань хааврах гэв. Момо. Оо. Би 10 дунгайх руу явлаа. Чаа. Эрчүүдийн явдал болохоор танд илүү хэлж чадахгүй. 10 дангийнхаар очих нь уу? За тэгвэл ч мөмн хүүгээ өрөөгөөд сууж байдаг хэрэгээ. Минь юу. Миний хүүгийн сансан бүхэн сэтгэлчлэн бүтэг. Аль. Та минь бие бодож орой. Хүн нэрээ танд баруун хацрын өсвөлнэ. Тэрэ минь юу. Та минь юу. Тэгээд ноёнтон хувцаслаад төд удалгүй хоёулаа мортож явсан. Агман сүүлийн үед өөр болох нь болсон. Эдэр залуу хүүшүүд. Шалтгаан нь 10 дангийн охин болов гэж би таадаг. Тэр ямар ичдтэй хүн бэ? Сайхан охин бэ. 10 дан ганц охиноо хайрлаад ямар хүн амтны өмнө гаргах биш. Тэгээд агийг ноёнтонтой цуг 10 дантай уулзаад тэр мэтийгээ ярих нь гэж би ямар их баярлав. Тэгжэл муу аг хүүгээ сүлж шувтаа харсан та. За, аян замдаа сайн явж ирвөө та. Минь сайн явж ирлээ. Сайн сууж яв уу? Сайн. Энэ нөгөө нанцтай ихнэр цэнд. Энэ миний хамаатны хүн Дандан гэдэг юм. Аа. Оо, ноёнтон таныг задгаагаад энэ дэргэд дуудулсан. Яг мартаад хуужлаад суух гэж байна. Гарах уу? Би бол бас Засагт хаан аймгийн Эрдэнэ байлын хошууны ард Намсран Дамдан гэгч билээ. Ноён таны зарилгаар ирсэн минь энэ.
Дээшээ суу. За. Аян замдаа сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Та минь сайн сууж байгуу? Болсон хэрэг явдлыг зах цухаасан чи анцдаас дуулсан байх. За. Би таймтдээ дууссан энэ. Ямар учиртайг мэдэхгүй. Агман уулын модонд өөрийгөө хорлсон юм шиг болцсон. Юм шиг гэж байхыг бодоход өөрийгөө хорлоогүй гэж та бодож байх нь. Миний яг өөрийгөө хорлох хүн биш гэдгийг би сайн мэдэж. Хаалын хэргийн учрыг олж миний цовлогыг амраагаад байл. Хичээе. Гэхдээ ноёнтон таны болон бусад хүмүүсээс сонссон зүйл энэ хэргийн учрыг олоход их дөхөн болно гэдгийг та тунгааж өгөөцөө. Би мөрчийн ажлыг багсаа гадарлаа. Аг хамгийн сүүлд юунд зорж мордоовол тэр үед биеийн байдал, сэтгэл санаа, зорилгыг мэдэж явах нь миний үйлд их тустай юм. Хаан аав гэсэн билүү дээ. Уу шийдэн болоод л гарсан. Ноёнтон минь. Та надаас ямар нэг юм нууцлбал үннийг олж мэдэх гэсэн таны хүсэл биелэхгүй л болов. Ингэж хоёр үеийнхээ цагийг үрээд юу хөв. Маргааш нарнаар би нутгийн зүг хөлгийн жолоо залъя да. Суу. Цаг дэмий алдна гэдэг таны түмэн зөв. Би агийг оршуулаагүй олон хонлоо. Мохогийн сэтгэлээ олохгүй төр хийж би санаа зовж. Би нанзаттай нааш ирэх замдаа агийн анх олдсон газар биеийг хадгалж байгаа агуугаар буугаад мартсан. Сэжүр болоо юу? Одоо хэлэхэд арай эрт байна. Данжаад танай хотонд ирээд явдгийн орой та агтайгаа зүг ихэл яаруу 10 дан гэж айлынх руу мордсон гэж думаагч надад хэлсэн. Настай хүн гэхэд аюухан нэг сэрэг юм билээ. Би ч тантай адилхан эцэг хүн. Таны ууга шүүг маш сайн тунгааж байна. Агийн бий барсан өдөр, Данжаадын сургаггүй алгуулсан өдөр хоёр цаг хугацааны хувьд яг мөргөж байгааг би ажиж мэдсэн. Тэгэхээр Данжаад танай хотонд ирсэн тэр өдөр нэг л чухаг зүйл болж ядсан. Миний эг нутаг шунтаа нэртэй төрд. Харц олонтой илгэмсүү нэгэн байсан гэдгийг та мэдэх учирт. Ноёны алв халаатай болохоор
би хүүгээ төрийн албаны наад цаадахыг ойлгуулж хошууны ажил албаа зөвлөдөг болоод байсан. Ава. Манжтай чин улс ганхаж хятадууд наашаа дон шуучлах нэгслээ. Хошуудаас хошуу дамжиж хятад пүүс талж өөрийн бичиг шатаах нэгссэн байна да. Би түрүүн Данжаадыг орч гарч байх хооронд нь авч яваа өөрийн бичгээс нь манай хошууныхны тавьсан өрийг харлаа. Өөр хүүгийн хүүгээд төлж чадахгүй манай Элдэн засгийн хошуунд л аваалга. Ийм нэг үг надад хэлсэн. Тэгээд айгүй тэр Аравдангийн хорон марцсан. Харин тэр Аравдан гэж ямар учиртай хүн байна? Харав хаан ихтэй зовсон үдэж хат үзсэн. Хоол ойрын танилтал ихтэйний хүн бий. Амгалан морилж явна уу Аянтаа? Амгалан. Ганч найт. Та амгалан морилж явна уу? Амгалан. Илүү ханда миний хөзөн гэртээр. Огцонд байгаа бал бурма хандаад өг. За. Найт гэрт байна. Аравда. Данжаадын өрийн бичгийг айг үзэж. Нутаг хушуугаараа ойлгочин болох тал толжоо бид. Хошуу нутгаараа битгий хэл. Улс гүрэндээ яраалын байдалтай байгаа юм шүү. Улсын хэрэг хаанда. Хошууны хэрэг манда. Шинэ ирсэн Данжаад өрийг малаар биш хатуу юмар тооцож авах юм бий. Өнгөрөх цудаар хамаг малаа барсан өгөөгүй н олонд тэр бүх хатуу юм хаач байгаа юм. Нэгэнт цагаан дээр хараараа бичсэнийг одоо яалтай байд. Авсан л бол төлжил таар. Хим итгэвд. Хүний нутгийн савдаг хэлэгнэж тэр өрийн бичиг аянган зохиулаад шатчих юм билүү. Ядарсан олон л юм болсон доо. Тэр шин Данжаад хэдэн бараа болгочтой явж байна. Данс хөдлөгч нэгээр. Хурдан буутай. Өвч зэвсгэлсэн харвас цэргийн эрдэм шаламга 2 бараа болгож. Бас ачаа ганцгалагч нэг эртээ хамт явна лээ. Би бодож үзье ханаа. Аравд нь нөгөөдөр нэрэхтэй өөр хошуунаас дөрвөн хүн олсон гэж хэлсэн. Тэгээд хэрэгээг үцээгээд өрийн бичгээ аваад шууд наашаа ирсэн. Харин хөөрхий хүмүүс мөр буруулж ан хийж яваад 2 хоногийн дараа араас нь ирэхээр тохирсон юм билээ.
бүх зүйл санснаар бүтлээ. Яа вэ? Тэгээд агийн ирэх бүх хоёр хонлоо. 3 дахь хоногт нь нутгийн чин агийг модноос буумсан байх юм болж бидэнд хэлт болгосон. Энэс өөр мэдэх юм надад алах. Энэ хэргийн учрыг олж өгвөл би шанх харамчанд гарт татахгүй. Манай ноён их уйгашуутай байгаа биз. Тийм байна. Аг Данжат хоёр юунаас болж амар исэн байж болох. Эмэгтэй хүний зүйлсгэл авсан болоо. Та харсан юм уу? Хараагүй. За хатантан. Та сайлаа дуусвуу? Дуслаа. Миний хэрэг болоо юу хатантан. Манайхны нэг нь эмэгтэй хүнийг чамийн эдлэл авсан гэж сая Данжаатаас дуулаад. Тэгээд таныг авсан болоо харъя л гэж. Би одоо ямар авах вэ? Тэгээд ч надад бүсгүй хөөхд байх штэ хатантан минь. Уг нь энд бүстэй эмэгтэй хүн танаас өөр байхгүй юмсан. Эсвэл эрэгтэй хүн авсан болов? Харин л дээ хатантан минь. Энэ манай хатан ер нь аль нутгийн хүн байна. Нүдийн ажихна хайр цус байх шиг. Хойд нутгаас ёсолж авсан. Гэхдээ манай хатан чинь Монгол хүн шүү. Нэрийн үүрийн цолмон гэдгийг. Үүрийн цолмон?
Солонго тэнгэрийн үйлийг тэрслэгч сонс. Дээд тэнгэрт хүчийн галаа. Доод газарт өөрийн цолмон зэрэгцэн галалзах цагт чиний амд явах хоногийн тоо дуусч сүүлчийн шараач бүрхийнд